Айгу харин тийм. Тэгэхээр тэр чин шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нэг шүүхэх дээр байгаа хэрэгэл амжилтгаж байгаа даа. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад тэр байраа авч болно. За тэгээд үлдснөө харилцаанд 21 оны 11. Айгу харин тийм. Тэгэхээр тэр чин шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нэг шүүхэх дээр байгаа хэрэгэл амжилтгаж байгаа даа. Залуухгүй юу? Эхнэр нь манайха нам дээр жагсаалт тэрнийг дэвшижсэн. Наран Нанд Эрдэнэ тэгээ 37 доош билүү 38 дээр байсан. Манай Пүрэв давг гэж залуучдын холбооны ерөнхийлөгчийн найз нөхгүй. За тэгээд сая ингээ асуудал болоод энэ нөгөө асуудал нь тухайн үед би засгийн газрын хуралдаан дээр дараа нь ч гэсэн за энэ тендертэй холбоотой маргаан гарсан учраас үүнийг албатай тэмцэх газар шалгаа гэдэг. Тэгээ энэ хэрэг одоо шүүхтэр очиж байгаа л. Шүүхтэр очиж байгаа. Энэ хэрэг чинь тэгтэлж өгөө. За тэгээ нөгөө ишиг баяр гэж залуу нь одоо нөгөө амар төвшөө тэгээд нөгөө энэ байрны жинхэнэ эд дээрээ бас одоо дамжуулаад надад ийм санал тавьсан юм аа. Тэгээ одоо арга буюу инлээ гэдэг зүйлийг хэлээд. Гэхдээ харин тэр би одоо нөгөө ишиг баяр гэж хүн хэрвээ эзэн нь бол би бас нөгөө өмнө нь бас байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад тэр байраа авч болно. Зүгээр шүүхтэр явж байгаа хэрэгээ ингэж наймаалтчвал болохгүй ээ, тийм ээ. Тийм учраас энийг хэлмэгдүүлээд шоронд орно харин тийм. За тэгээд үлдснөө харилцаанд 21 оны 11. Айгу харин тийм. Тэгэхээр тэр чин шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж хэлсэн болохоор за баярлалаа. За тэгвэл би ингэж хэлчихлээ шүү дээ саяны асуудлуудыг. Тэгээд санаачсан хуулиар 1.5 тэрбумыг өгөөд үлдсний нөгөөг өгөөд мэдээлэлсэн шүү дээ. Гэхдээ харин тэр би одоо нөгөө ишиг баяр гэж хүн хэрвээ эзэн нь бол би бас нөгөө өмнө нь бас байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад тэр байраа авч болно. За тэгээ үлдснөө харилцаанд 21 оны 11. Айгу харин тийм. Тэгэхээр тэр чин шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нөгөө шүүхэх дээр байгаа хэрэгэл амжилтгаж байгаа байхгүй юу?